Монгол уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэлсэн байна. Энэ удаагийн уулзалтыг олборлын үеэс боловсруулах шатруу шийдэх асуудлыг хөрөнгө оруулагчид илтгэлдээ онцолжээ. Дэлхийн уул уурхайхан Монгол орны 10 дахь жилдээ хуран чулж байгаа нэ. Үнэхээр Монгол улс эрдэс баялаг уул уурхайн салбараараа дэлхийн анхаарлыг татсан энэ үед хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт чухал үлдэх авчирдгийг уул уурхайн салбарын нэгэн дугаар илэрхийлсэн. Ер нь Монгол улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын тоо жилээс жилд нэмэгдсээр ирснийг нэгэн судалгаа харуулна. 2002 онд 40 сая ам долларын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт хийгдэж байсан бол 2010 онд 342 сая, 2011 онд 439 сая ам доллар болтлоо. Огцон өснөөс үзэхэд үнэхээр хөрөнгө оруулагчдын анхаарал Монгол улс харцсныг гэж байгаамаа. Танин мэдих төслөө солилцох их тийм том боломжийг харьцангуй одоо бага орон зайд их харьцангуй бага цаг хугацааны дотор асар их багтаамж өгөх мэдээлэл авах ийм боломжийг хангаж байгаагаараа энэ Discover Монголын одоо чуулгын их чөлбөгдлийг одоо үүгээр бас тэмдэглэн хийж болох юм аа. Монгол улсын тухайд бол хөрөнгө оруулалтын орчин бол бас боломжтой. Тэгээд өмнөх явж ирсэн хөрөнгө оруулалтын орчин, эргэцэн орчин бол тэр хэвээрээ байх болно. За нэмэгдэх зүйл нь бол шинжлэлийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдахад, улсын хурлаар батлагдахад тодорхой болох юм байна. Discover Mongoлийн чуулга уулзалтаар эрдэс баялагийг дотоодын үйлдвэрүүд олборлолтын шатнаас боловсруулах зорилго руу эргэлт цэцгүй орох явуулсныг онцолж байна. Бас чинэг үе бодвол монголчууд ашигт нутамдаа олборлол сурчсан. Тиймээс зах зээл эрс хэрэгцээтэй байгаа эрдэс баялагийг олборлож гадаадд үнэ хөрөх боломж нэгдэж байгааг хэлж байна. Бараг зэс гаргаснасаа зэсийн баяжмал гаргуул бидэнд ашигтай байж магадгүй. Тэгэхээр энийг бол манай аж ахуй нэгжүүд компаниуд өөрсдөө судалгааныхаа үндсээр тогтоох ёстой. Ер нь бол төрөөс баримтж байгаа бодлого нь бол уул уурхайн салбарын ерөнхий чиг хандлага нь бол тэр эцсийн бүтээгдэхүүн рүү явж явах ёстой. Эцсийн бүтээгдэхүүн гаргахын тулд маш олон чиглэлийн салбар үйлдвэрийг хөгжүүлэх ёстой. Тухайлбал энэ химийн үйлдвэр байх ёстой. За дээр нь одоо бид нар машины янз бүрийн одоо техникийн үйлдвэрлэлийг хийх ёстой. Тэрээс зүгээр одоо зис утас ч юм уу зис одоо голдмаа зис хавтан зис гаргаад бас төдийлэн сайн биш. Тэр зисээ бид эд анги болгоод тодорхой нэг одоо томоохон корпорациудын төлөөлөгчийн газар одоо нэг ханган нийлүүлэгч нь болоод нэг эд ангийн үйлдвэрлэлт гэж болно шүү дээ. Тийм ээ. Энэ бол том дэвшил байх хэрэгтэй. Тэгэхээр ийм чиг хандлага руу бид нар орох цаг болчихжээ гэдгийг хэлж байна. Хөрөнгө оруулагчдыг татах нэг хэрэг харин хойч үе юутай холцох вэ гэдгийг төрийн бодлогоор албатай төлөвлөж тооцоолсон байхыг хандаач эрдэмтэд анхааруулж байна. Чуулга уулзалт маргааш өндөрлөнө.